TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлж болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо авраг, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн авраг шалралт тэмцээний хошоо авраг, Аз ТV-ийн авраг шалралт тэмцээний хошоо алтан медальт, Ace-Shape брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төслийг 50 сая төгрөгийн эрхийн бичиг, нийт 100 сая төгрөгийн шагналт хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэлхий. Энэ бол Ануухай фитнес шоу. Өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн Mayweather сэтгэл зүйн хувьсдыг харуулах реалити шоуны 11 дахь дугаар танд хүрч байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг ихэл. Энэ бол Ануухай фитнес шоу. Сэтгэлийн галаа бадраач, өв тэгш мөрөөдлийн бие урал. Өнөөдрийн дугаарт дасгалжуулагч Ануухайн удирдлага дор өнгөрүүлсэн аялал өндөрлөх гэж байна. Оролцогч бүсгүйчүүд өнөөдөр хөнгөн гунигтэн сүүлийн удаа бэлтгэлээ хамтдаа хийж 45 хоногт биедээ гарсан өөрчлөлтийг гэрэл зургийн хальснаа мөнгөлөх болно. Ануухай фитнес шоуны цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн тодруулах үзэгчдийн цахим сан тураалт өнөөдөр эхлэх болно. Нийслэл фитнес. За багшаа гарья. Би алаатай. Горчоо. Миний хэлэх дуртай гэж амьдрал баян. Тэгээд энэ 45 хоногт ёстой амьдрал баян гэдгийн утга учирыг гаргаж бид нар адал яртлаар дүүрэн байлаа шүү дээ. Өөрсөндөө шинжлэлийг авчирлаа. Багч ш байлмаа. Чамаар яаж үйж идэ чи тэгээс ирсэн юм. Ойлаа дэжсэн. Одоо яаж ий? Яг нэвтрүүлэг дээр гардаг шиг ингээл нэг жохон ороод тэгэл гоё болчих юм байна гэж үзсэн. Камерын ард тий өрнөдөг бэлтгэнлүүд дээр
бас асар их тийм одоо хүч хөдөлмөр нөр их хөлс хүч нулимс нуугдж идэм байлээ. Өнөөдөр бүгдээрээ гоё байна. Нэг нэгээр дасарчихсан гоё өнөөдөр. Бүгдээрээ гоё байна. Чи миний ануух авагш болсон юм шиг. Ялахын арга алга. Усны дусал мэд гэдэг нь л энэ байх. Жижигрүүлсэн. Тэгээ жижигрүүлсэн ануух авагш. Юу хэлээд байгаа. Багш нэрээ тэгээд яагаад аяга олчихгүй гэсэн. Энд нэг балетад явах гэж байгаа нэг жоох охин байгаа сте. Харин би жоох. Та биш миний дөө нас хідүү. Аян жорга. Тийм баха. Миний дөө жоох хил муутай юм аа. Бид дорж амжаагүй. Тэгэд өдөр хоногуд ийм хурдан өнгөрөнгөө би бодож ирсэнгүй. 40 өдөр хоногийн дотор би бас биений амар их турсангаа бодож ин камер дээр бас харагдж байгаа нэг доор дугаар дээр би яаж мулчээсэн полицейд байсан бод одоо жоохон бенч шиг бодоод явж байгаа биш үү. Тэгээд ингээд энэ 40 өдөр хоногийн ингээ гүрийгээ дуусгачихжээ. Бидний нөгөө нэг 45 хоногийн өмнө анх орж ирж ирсэн дүр төрхийг санаж байна. Аха. Тэр дүр төрхнөөсөө би тэд ямар ч нэг бараг 20 насаар залуу болсон юм санагдахгүй. Харин танаас ихсэн юу? Тэгэхээр энэ таргалалт гэдэг юм зүр хүний биеийн амар хөгшин харагдуулж байна. Нэгдүгээр, хоёрдугаар өвчний үүр болж байна тий. Тэрээсээ таргалалт гэдэг юм хүнд ерөөс ямар ч хэрэггүй зүйл байгаа байхгүй. Одоо тэгэл энэ ирчээрэл хүүхнүүд минь одоо цаашаа энэ гоё биенүүдэд цаашаа тэгээ илүү гоё болгож одоо хадгалж үлдэхийн төлөө. Одоо энийгээ алдахгүй л миний ирчээрэл явмаар. Би одоо шийдсэн ба. Эргээд бас гоё эднэртэйгээ хамттайгаа бас бэлтгэлийг үргэлжлүүлэхийг миний хувьд бол хүсэж байна. Манайхан юу гэж бодож байгаа. Тэгээд хоорондоо ярилцж байгаад бас гоё. Уг нь хамтдаа бэлтгэлийг хэрэг бид нар амар гоё ирч хүчтэй амар гоё хийдэг. Ямар ч ихний өдөртөө 45 хоног яаж өнгөрүүлэх юм болоо гэсэн чинь нэг мэдхэд 45 хоног өнгөрчихлөө шүү дээ. Тэгээд хамт олон байсан тултаа хол зам туулж ирлээ гэж бодож байна. Тэгээ та бүхэнд үнэхээр баярлалаа гэж хэлмээр энэ миний зүгээс бол Тийм шүү. Энэ надад явдалтай, баяр баясгалантай, дурсамж дөөрөн энэ цаг хугацааг эргээд санах ах гэж бодож байна. Манасын бэлтгэлийн донд десерт болсон эндээ баярлалаа. Өнөө эми аваад болсон эндээ баярлалаа. Өнөө баярлахгүй юу? Тэр үед манаас өнөө десерт болоод ингээд аммаа мангаага ховдог хурцгээ үед ингээд нэг ийцэр вау. Юу нэг кикинко тий. Яа нэг Хикинко яаж вэ? 100% тагаас Манайхаа ерөөсө хикинко шилүүдэг юм аа. итгэх заа тэгээд. Тэр хикинко хаана? Гэх Одоо юм надад нэг усаваад өгөөч. Тийм дээ шүү дээ хинко. Өөрчлөлтийн төлөөх аяллаа 45 дахь өдөр. За өнөөдөр хэдүүлэн хамгийн сүүлийн бэлтгэлээ орно. Тэгэхээр 45 хоногийн хугацаанд манай оролцогчдын хувьд бол бэлтгэлээ маш сайн хийсэн ба. Тэгээ өнөөдөр хамгийн сүүлийн бэлтгэл учраас багш нь бас та хэдтэй бол үзэгчдтэй гоё харагдах гад үсээ бас гоё янзлуулад нүрэ бодуулчаад ирсэн байгаа. Манайд бол бүр айгүй гоё бэлдсэн байна, тийм ээ. Багш нь бол бүр танихгүй юм байна. Гудамжинд тааруул хаана үзлээ гэдэг шиг юм болох нь шүү дээ. Тэгээ айгүй гоё болсон байна. Манайд бол бүр танигдахааргүй л гоё харагдчихээн. Томоко маань бүр жоохон охин шиг болсон юм шүү дээ. 16 настай. Өстой гоё харагдчих шүү. Баярлалаа багшаа. За манай уран заяа ч мөр өсөө гоё шүлжүүлээд бас бүр өөртөө бүр хувьсал хийсэн юм шүү дээ. Эрэхтэй хараа өгшин. Яай. За үнэхээр гоё болсон байна. За зарим чоолк бас тавьсан байна. Өстой гоё болсон байна шүү дээ.
Ерөнхийдөө бол хэдүүлээ бэлтгэл сургуультаа та хэд маань бол 45 хоногийн хугацаанд маш сайн хийж явсан маа. Тэгэхээр өнөөдөр бол багш нь та хэдэг ингээд ерөөсөө шахахгүй. Өнөөдөр яах вэ гэхээр хэдүүлээ гоё фитнес фото зураг авах болно гэсэн. Тэгэхээр фитнес фотон дээр та хэд маань өөрсдийн одоо давуу талыг илэрхийлсэн ийм одоо өгүүлэмжтэй зураг авах ёстой байгаа. Тэгэхээр одоо оролцогч болгон маань өөрсдийнхөө давуу талыг харуулах шаардлагатай гэсэн. Тэгэхээр оролцогч Ариунагийн хувьд өөрийнхөө айл өнцгөөс илүү гоё гарна гэж бодож байна. Айл булчингаа илүү давуу Яг төгсгнээс ингээ миний нэрийнхэн бүлхүүс дахиад ингээ давхар өрөөгүй бас өрөөгөөний ингээд ингэж ирж игээ тав сүчтэй ингээд вау баярлалаа багшаа тав amazing. За тэгэхээр ерөнхийдөө урдаас поцтой юм чи хоёлоо дээрээс нь өөрөө их гоё хөхтэй өөрөө их гоё цээжтэй учраас хоёлоо цээжний тасгал хийгээд илүү төлхөө эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлсэн урдаасаа гоё поз авахуулаад цээжний булчингаа хөнгөн ажиллуулдаг шүү. За тэгээ. Өгтлөнгүүдээ манайда нэгдүгээр дугаар багш наадын 25 кг авсаар өнгийн үнэ баримжаада орон гойсон шүү дээ. Гөлөөгө 45 хоногд бол хүн босны хувьд 25 кг арай дийдэггүй. Чинээр нь би ингээд яг жасан жиндэн бол одоо санаа ханавтай байна. Усран би дунд нь ходоод модоод өвдөө чихэд ингээд жим юм буухгүй бас нэлээ их ингээд 10-аад өдөр болсон. Тэгээд дахиад 10 хоногийн дараа дахиад жим буугаад эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол өөрхөн биеийн яланд авсан гэж бодож байна. За Альма өнөөдрийн бэлтгэл дээр сүүлийн бэлтгэл дээр аль хэсгээ илүү тодтогч гаргамаар байна. Хэвлээ юу? Хэвлээ юм болов уу? Гарын болов. За багш нь бас яг бодож ирсэн. Тэгэхээр хэвлээ болоод хамгийн гоё бас гарсан оролцогчтой нэ. Тэгэхээр өөрийнх нь хувьд бол мэдээж хамгийн давуу тал нь одоо хэвлээ булчин байгаа. Тэгэхээр оролцогч Альмагийн хувьд өнөөдөр сүүлийн бэлтгэл дээрээ хэвлээ булчингаа ажиллуулаа, өргөжлүүлээд хэвлээгээ илүү тодтогсон зураг авах нь шүү. Өнөөдөр яг хонхны хоёрын өдөр шиг байна. Альмаа хоёрын 10 жилийн хичээлийн сүүлийн өдөр шиг санагдаж байна. Бишээ. Би илүү мөр тийм хүзүү өрнө гэж нэлээд гоё гарч ирсэн. Тийм мөр танаа өвжиг бас гоё шүү. Тийм үү? Тань олсыг айгу гоё идэг шүү дээ. олсыг уу? Тийм олс та яста супер идэг шүү. Тийм. Морон ч шиг. Бүх юм сааж байгаа юм шиг. Бүх юм л морьтой холбогдчихлаа. За тэгвэл хишгэ маань ерөөдөө багш нь мөр өгзөгний тасгал хамт сэтэлж оролдог байсан шүү дээ. Тэр тасгалуудаа илгээ. Магадгүй мөрөөрөө одоо мөрний булчингаа илэрхийлсэн зурагч гэж магадгүй бусад оролцогчид нь өөрийг нь их гоё өгзөгтэй гэж байна. Тэгэхээр өгзөгнийхөө одоо булчин бас гайхуулж магадгүй учраас мөр өгзгөө бас хамтдаа ороо явъя төхөө. За тийм. За тэгээ өнөөдөр бидний одоо бэлтгэлийн одоо сүүлийн өдөр тэгээд өнөөдөр одоо нөгөө тавтаага одоо хамгийн сүүлийн удаа бэлтгэлээ хийх гэж байна. Тэгээд энэ нэг талдаа амар гоё дуусж байгаа гоё байгаа ч гэсэн нэг талдаа бас жоохон гонигтай байна. Оролцогч отгоо маань аль хэсэг дээр илүү төвлөрч өнөөдөр зураг авахлах төлөвлөгөөтэй байна. Би одоо биеийн далбарыг л харуулсан хамгийн гоё тохиромжтой позыг аваад л зүгээр ах гэж бодож байна. Ерөнхийдөө бол ерөнхий бүтэн далбараа Өгдөг нь гоё шүү бас тий. Хөл нас. За өөрөө бас цээж хөх вэ нү хөх вэ, цээж бэ нү байна, өгцөг вэ нү байна, пропорц гоё засагдсан. За тэгэхээр миний бодлоор магадгүй бас Ариуна шиг урдаасаа эмэгтэй хүний бас гоё илэрхийл болсон тий. Илүү нөгөө цээжний булчингаа бас гаргасан. Илүү эмэгтэйлэг ийм позыг бас авал зүгээр гэж бодож байна. за шоу эхлэхэд байсан отхон цэцэг өнөөдөр шоу дуусгаж байхад байгаа отхон цэцэг хоёрын хооронд гаднах харагдах байдлын хувьд бие биедрийн хувьд эрүүл мэндийн хувьд сэтгэл зүйн хувьд ч тийм үү маш олон зүйлээр өөрчлөгдсөн. Ерөнхийдөө бол бүгд ингээд альч талаасаа ахиц гаргасан эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж хэлж болно. Дараагийн оролцогч Уран Заяа. За Уран Заяа маань ямар булчингаа илүү тодтмоор байна? За Энэ шоунд анх орохдоо ингээд айгүй олон сонгон шалгуултаас ингээд дамжлагтайгаар ингээд энэ шоунд орсон. Тэгээд тэр үед бол одоогийн би ер нь яг ингэж гарч ийн гэж би юусэн бодоагүй. тэр хаанаас бол хаанасаа манай Уран Заяа маш гоё
судалгаа одоо зурган дээр гарах бүрэн боломжтой байгаа учраас оролцогч альмиутай хэвлэлийн булчингаа ажиллуулж байна. Төхөө. За оролцогч Томоко маань өнөөдөр сүүлийн бэлтгэл дээрээ ямар булчингаа ажиллуулмаар энэ дээрэс нь ямар өнцгөөс зураг авах вэ гэж бодож байна. Аль булчингаа тодтохыг гэж бодож байна. Та нар сонсоод гайхва. Бүр насаараа байхгүйсэн өвцөгтэй болцсон байгаа. 6 сар ургуулхад 6 сар гэсэн чи ямар ч гэсэн ингээд 4-1-ийн хэмжээний өвцөгтэй болсон байгаа. Тэрийг хүл ялангуяа гойны булчинтай хамт үзүүлье гэж бодож байна. За миний хувьд бас яг адилхан бодчихлоо. Манай оролцогч Томокогийн хувьд бас нөгөө гүйлтийн спортоор хичээлдэг хүн учраас хүл айгуу сайтай. Хөлийн чадал бас их сайтай. Бусад оролцогчдоос илүү хөлн дээр очиад авч чаддаг. За тэгээд өөрийнх нь бас хүсэлтээр өгзөгний булчингаа илүү хөлний булчингаа тодтогч зураг авахыг нь багш нь бас дэмжиж байна. Тэгэхээр хишгээтэй мөр олон өгзөгний булчингаа та хоёр маань хамтдаа ажиллуулаа. Өнөөдрийн бэлтгэлээ орё төгөө. За тэгээд За 45 хоногийн бэлтгэлийг одоо сүүлийн өдөр болж байгаа. Нийт 45 хоногийн 42 өдөр өнгөрсөн байна. Өнөөдөр хэдүүлээ хамгийн сүүлийн бэлтгэлээ хийж байна. Тиймээ багш нь хамгийн сүүлийн бэлтгэл дээр хамгийн хүндтэй, хамгийн үсгэлэнтэй зочныг та бүхэн дээр авчирсан байгаа. За маш олон эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн дуу хоолойгоо хүргэж байгаа. Маш олон эмэгтэйчүүдэд бас фитнесийн урам зориг одоо түгээгч ийм гайхалтай бүсгүй байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө хамтрагч New Origin брендийн нүүр царай болох шүүдэр цэцгээ өрий. За шүүдэр цэцэг манай одоо мэдээж жүжигчин Miss Мэдэлээр манай одоо та бүхэн манай одоо хангалттай сайн мэдж байгаа. За сайн байна уу? Эерэг нөлөөлөл баяр баясал Сахилга бат оюун ухаан гоо үсгэлэнгийн охин тэнгэр. Тэр бол дүрлцэн асах гэрч хүч. Жүжигчин Miss модель шүүдэр цэцэг. Ингээ хэдүүлээ үргэлжлүүлээд өнөөдрийн бэлтгэлтэй оръё. Багшийн хувьд бол өнөөдрийн бэлтгэлийг галзуу сайхан хийлгэж гэж бодож байна. Төхөө бид нөө. За төхөө. За оръё. За шүүдрээ одоо оролцогчтой маань хувьд бас өөрийн гэсэн давуу талтай хэлсэн. Тэгэхээр манай одоо отгоо оролцогч болон ариуна оролцогчийн хувьд бол маш гоё юм. Хөхтэй, цээжтэй. Тэгэхээр ерөөдөө бол энэ төхөөрөмжн дээр орё гэж бодож байна. Тэгэхээр өөрийн чинь хувьд бас энэ төхөөрөмжн дээр ордгоо. Шүүдрээ маань бас нэг хальт заавчлага харуулад нэг юм дасгалын техникийг бас нэг хальт манай оролцогчд сануулад өгчл тээ. За багш нь бас энэ дасгалыг өмнө хийлгэжсэн. Зочин маань хин зочин дээр хийлгэжээ л энэ дасгалыг. Тэ өгөөмөр заяа. Өгөөмөр заяа. Тавихтаа удаа. Одоо шүүдрийг авчигчаа хэдүүлээ юу аах вэ? Ер нь өнөөдөр зочноороо дасгал хийгээд зочноосоо одоо та хэд байна одоо сүүлийн өшөөгөө аваад салах уу? Гэж зовлон бас тэ 45 хоног. За ороо. За отгоо орч. Нэг л тийм баяртай ч юм шиг, гонигтай ч юм шиг, гонсгор ч юм шиг. Нэг тийм мэдрэмж бол ерөнхийдөө бол төрж जैन. Тэгээд өнөөдрийн дасгалыг бол багш сонир мэдрэмж төрөх байх гэж. За манай отгоо оролцогчид бол үнэхээр дайчин юм оролцогч. Яасан ингээ гоё магтуулаад их ямар байна отгоо? Бүр л их юм яриад. За болцоо. За ариунад маань жин ер нь хөнгөдөг баг. Хөнгөн мөн. Болчихно хаусулч удаа ангичхүү. Яхан бэ нэмэд. Ай. Яг өмнөх байсан юм байна. За манай хоёр одоо сүүлийн бэлтгэлээ маш сайн хийшүү заяа. Одоо бэлтгэл болгоо айгу чухал халтууртаж болохгүй. За манай хоёр үргэлжлүүлж битээр цаашаа яваа шүү. За амжилт.
Бээсээ хадаж байгаа. Тийшний булчингаасаа хадаж байгаа. Удахгүй зураг авах нь. За явах уу. За охтуудаа цуглаарай. За 21 цаг болж шүү. Гэлзараа охтуудаа. За 3 нэшээ зогсож. За ингээд Анухаас фитнес шоуны 4-р улирлын цахим санал хураалт яг одоо эхэллээ. За дэмжиж байгаа оролцогчдоо зүрх, лайк, комент, шеэр хангуй явуулаарай. Нэрээ та бүхэн Анухаас фитнес шоуны 4-р улирлын цорын ганц ялагчийг тодруулахад маш том за дэмжлэг болох юм шүү. Сошиал санал хураалт маань 24 цагийн хугацаанд байрших учраас та бүхэн маань дэмжиж байгаа оролцогчдоо зүрх, лайк, комент харамгүй илгээгээрэй. Ингэснээрээ Анухаас фитнес шоуны 4-р улирлын цорын ганц ялагчийг тодруулахад үзэгч та бүхэн маань хамгийн их хувь нэмэр оруулна гэдгийг хэлье. Ингээд та бүхэн маань оролцогчдын маань дэмжээрэй. Ингээд Анухаас фитнес шоуны 4-р улирлын цахим санал хураалт аль биесээр Цахим санал хураалт эхэллээ. Үзэгч таныхаар 45 хоногийн хугацаанд биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан оролцогч хэн бэ? Анухаас фитнес реалити шоуны 4-р улирлын ялагч 100 сая төгрөгийн эзнийг хамтдаа тодруулъя. Үзэгч та TV8 Mongolia Facebook хуудсан зочилж дэмжиж буй оролцогчдоо яг одоо сандаа өгөөрэй. Сошиал санал хураалтаар хамгийн их реакшн, хамгийн их шеэр, хамгийн их сэтгэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах болно. Санал хураалт энэ мөчөөс эхэлж 12 дугаар сарын 12-ны 21 цаг хүртэл 24 цагийн хугацаанд явагдана. Бидэнтэй цуглах. За яг одоо TV8-ны хуудас дээр миний харьцуултын зураг орсон байгаа. Тэгэхээр дүчнийний бүх хүмүүс заяа. Тэгээд Японд амьдарч байгаа бүх монголчууд, гадаадд байгаа бүх монголчууд тэгээд Сэлэнгэ аймгийн манай Сэлэнгэ аймгийнхаа, Дорнод аймгийнхаа, Дархныхаа, Сүхбаатар дүүргийнхаа намайг дэмжээрээ одоо баг нэр дэвшиж байгаа юм шиг болж байна да. 50 настай хүн яаж хижээж, яаж үр дүн гаргахыг харуулж чадсан байх гэж одоо тий намайг дэмжээрээ. Like TV8 Mongolia гэсэн зөвхөн энэ хуудасыг харьцуултын зурагн дээр like зүрх тэгээд шеэр хийгээрэй за. За энэ шоуны хугацаанд 45 хоногийн хугацаанд надад бол маш том үүрэг хариуцлагууд ирсэн. Тэ олон мянган ээжүүдгээ төлөөж, олон мянган бүсгүйчдгээ төлөөж, олон нийтэд төлөөж энэ шоунд оролцсон. Тийм учраас би үнэхээр өөртөө төсвөр төвчээрээ гарч тууштай зонтой тэ бүх зүйлээ өөрийгөө дайчилж энэ хүү шоунд би бүрэн өөрчлөгдөхийг ингэж хүссэн. Тэгээд өөрийн хэмжээнд би чадлаараа ингээ хичээгээд одоогийн орондоо ингээд бэлэн болсон ингээ та нарт харуулад өөрийгөө зогсож байна. Та нар маань миний үр дүн одоо үнэлээд надад урам хайрлаад лайк шеэрээ харамгүй хайрлаарэ. 45 хоногийн аялалт маань өнөөдөр ингээд өндөрлөхөд бэлэн болсон байна. Юм бүхэн эхэлдэг бас төгсгөл байдаг. Өнөөдрийн хүртэл 45 хоногийн хугацаанд надтай хамтдаа байж үргэлж урмын сайхан үгээ хайрлж, эрч хүрч бэлгэж исэн, намайг дэмжиж исэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. Одоо ингээд ялагчийг тодруулах шийдвэрлэх мөч ирж байгаа учраас та нар маань намайг дахиад дэмжээрэй. Та бүхний нэг лайк, шеэр, комент зүрх юу гэдэг тэр болгон чинь хамгаас илүү үн цэнтэй байх болно шүү. Надад тийм учраас та бүхэн TV8 Mongolia телевиз рүү ороод намайг дэмжиж лайк, шеэр, комент харамгүй хайрлаарай. Би та бүхнийхээ төлөө хичээсээр, зүтгэсээр байх болно. Удахгүй бүр их илүү гоё болно. Сайн байцгаана уу? Матан болсон биш болд ийж. Хөрвөө биш болд ийсэн надын хөрвөө дэмжижсэн TV8-ийн пэйж дээр ороод before after миний before after зурагтаар дахь дараарай. Тэгэхэд би өөр Монголоос ирсэн ч ингээ Монгол ийм их хандлагатай баярлж байна. Тэгэхээр бүх дэлхийн монголчууд надад дахь дараарай. Гацхан Монголын Монголын монголчууд биш, өөр Монголын монголчууд биш. Дэлхийн хаа сайгүй байсан усад Матан болстой хордон дуртайвал надыг цагнаад дахин дараа шеэр хийгээ комментаа үлдээгээрэй. Тэгэхээр TikTok гэсэн IG гэсэн Facebook дэрсэн бүх дагалдагч минь надад ингээ лайк дараа шеэр хийгээд комментаа үлдээж өгнө. Матан бозн бишада танастай баярлалаа. Тэгэхээр би хадас гिचэн энэсээ бас идэ торон дэтгэрэ баярлалаа.
За ингээ яг одоо үзэгчдийн санал хураалтын шугам нэгдсэн байна. Ингээд TV8-ийн пэйжээр миний одоо өмнөх болон дараа зураг маань тавигдсан байгаа. Тэгээд та бүхэн тэрхүү зурган дээр намайг хэрвээ дэмжиж байвал те одоо зүрх лайк, коммент харамгүй илгээгээрэй гэж та бүхний чин сэтгэлээсээ одоо хүсэж байна. Тэгээд бишгийн чадлаараа хичээсэн. Тэгээд бүдэнд нь маш их баярлалаа. Тэгээд манайхан одоо бишгийнхаа дууг сонсдог бүх хүмүүс маань намайг дэмжих байхаа. Тэгээд өнөөдөр наа бишгээдээ хайртай нутаг усныхан маань за тэгээд ер нь тэгэл бүгдээрээ дэмжих байхаа сургуулийнхан өөр юу гэдэг вэ те манайхан чи хэдийн зэргийнхаа за тэгээд бүгдээрээ дэмжээрэй тэгээд бүгдэнд нь хайртай шүү баярлаа. Хадаасан одоо булчингуудаа тодтогч гаргах фитнес зураг авалтанд оръё. Эдний амьсгалах юм бэ манайхаа. Дахиад ингэж гаргамаар юм бэ. Баярлалаа чамдаас баярлалаа. Хамтрагч байгууллага Mongolian Store, Вүүлэ нүүрс ус садлагч, Орхон Beauty Salon, ус арчилгааны доктор Melaxin брэнд, New Origin брэнд, ерөнхий ивент төгч Номин, хүний хэрэгцээ сум багцсан, хамтран зохион байгуулагч Го Гуаша, Ханд Medical Center, E-Studio, Алтан ивент төгч Golden Fries, Туназагс, эрүүл амьдралын Engine, National Life даатгал, сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил, дархлаагаа дэмж эрдсээ нөх, алтан ивент төгч тэргүүн чансаа. Манай хоёрын хувьд бол маш гоё хэвлэлийн булчинтай болж чадсан. Тэгэхээр та хоёр маань хэвлэлийн булчингаа гараад ирээрээ битгийчээрээ. Зурган дээр хэвлэгээ илүү тодтохыг гэсэн юм санаад дэвшүүлсэн. Багшнаас тэр санааг нэг дэмжиж байна. Тэгэхээр хоёрын маань хувьд хэвлэлийн булчин аль хэсгийн булчингаа ажиллуулъя гэж бодож байна. Хэвлэлийн дээд, дунд, доод хэсэг үү? Аль булчингаа хэвлэлийн аль хэсгийн булчин? Дээдлийн ажиллуулъя. Нэг том болчихсон шүү дээ. Тэгсэн чи одоо бүр дээд дунд. Мэргэжлийн төвшнийх болсон манай. Тэгээ яаж ингэж гоё тайсаа яаж хатчих вэ? Багшаар бүрэн заахаад аюу гоё өөрөөр яаж чадсан. Тэгээ тэр нэг амар урдсан тэр солонгосон тэр ашиг тийм гоё. Тэгээ тэр хүртэл энэ хүртэл юм бол амар хэцүү юм билээ. Маш их мөчлөө өртөг ажил бол энэ богино хугацаанаас багш бид нарыг за тэрийг дараа нь ярив. Тэгсэн тий. За манай оролцогч Альбагийн хувьд бол бас анх хэвлэлийн хэсгийн хөлт айгүй ихтэй. Тэгээ хүмүүс нөө хувцас өмсөд ингээд зогсон удаа Альбаа угаасаа л туранхай яг ч туранхай орсон ингээд анхны эхний дугаар дээр бол бид айгүй их тийм дайралтанд өрсөлдсөн. Тэгээ манай оролцогч Альбагийн хувьд бол яг үндсэн тэр их хөлт бол хэвлэлийн дээр байсан. Тэгээ өнөөдөр бол маш гоё хэвлэлээс гарсан байна. Ер нь бол манай хоёр оролцогчид баг усан хасаар тэмцээний формтой тайзан дээр зогсохоор харагдаад байгаа байхгүй юу. Би айгүй та хэдийг зүгээр харснаас ч уншдаг болчихжээ. Энэ альва инээгээд байгаа мөртлөөс цаана уйлах гэдэг юм шиг гомдсон юм уу? Сүүлийн. Багш энэ чи сүүлийнх штэ. За уйлахгүй шүү. Чи яг уйллаа. Энэ уйллаа гэсээр уйлуулчихдаг тий. Яг уйлах гэдэг. Чи яг уйлах гэдэг байна. Би яг уйлах гад сонирн бод. Шиний харцыг нөгөө нусаа таталдаг багш мэдээд байхгүй. Альва хэд явах вэ? За битгүү. Уран зай ид явах юм. Хич. Хаан дуусаа үнэндээ. За дахиад 50 явчих. 1 2 3. За жоохон бат. Мэдээ ачаал саадагсаад. Би манай хоёр чигээр нь бол хэвлэм болчих маш гоё болсон. Али би хүрээ да. Оо. Чи хүрдээ? Оо. За сүүлийн 15 шүү. За хичээгээр хоёроо. Одоо ерөөсөө өнөөдөр сүүлийн бэлтгэл хоёроо маш сайн гоё булчингаа хадах хэрэгтэй, булчингаа ажилуулах хэрэгтэй. За булчингийн одоо хийж байгаа явцад гоё хөөт явагдчихаа. Тэгэхээр зурган дээр илүү гоё гардаг гэсэн үг шүү хоёроо.
За яваад бичигээд. Энэ дасгалаа өгтөө за нэг ерөнхийдөө манай хоёрын хувьд үргэлжлүүлээ хөвлийн дасгалаа 30 минутанд хийх болно шүү. За хадаагаараа хоёроо. За хоёлаа одоо сүүлийн хоёр оролцогч руугаа очие. За Томоко болон ишгэ оролцогчд маань мөр өгзөгнийг булчингаа ажиллуулж байгаа. Манай хоёр хийгээд эхэлсэн ба штэ. Мундаг штэ манай хоёр ч мөр өөрсдөө хийгээд эхэлсэн штэ. За одоо 3 дахь хоёрдог орлоо. 15-аар 3 яв. За 3 дахь орлоо. За дахиад 5 явчих. Манай хоёр маш сайн байна. Өөрсдөө төрүүлээ хийцэн мэт болж штэ. За сүүлийн 4. За бассаа жоох амарч. Битэрч нэг нь өгзгөө ургуулж байгаа. Нэг нь нэлийн хүчтэй өгзөгтэй. Өгсгөө дөнгөж ургуулж байгаа. Хинжигддэг өгзөгтэй. За оролцогч Томоко ишгэ хоёр маань одоо зочинд маань саяны тасгалаа яг гой зөв техникээр дахиад нэг оруулаад харуулчих. Тэгээ одоо сошиал сандууралт маань ч явагдчихээн. Манай хоёр маань ч гэсэн тэр сүүлийн бэлтгэлтэй сүүлийн оролтоо одоо зочинд маань болон багштай яг гой чанартай 15-аар харуулчих. За тэг. Энэ өнөөдрийн лүкийг ямар одоо нэршил өгөх юм бэ Томоко? Хям шиг байгаас дутсан. Юу хий? Өөр стилийн эрс өөрчилсөн биз дээ. Энэ үс нь яг яадаг учиртай үс вэ? Нөгөө юу? Star Wars. Энэ хувцсны сонголт. Энэ одоо тэгээд таарсан нэг явсан шүү дээ. Яа. Хөлөө гаргамаар. Хөлөө гарч байна. Одоо хийчихсэн байна. За сүүлийн 3 шүү. Дүү олчоод. За манай хоёрын хувьд бол дасгалаа түрүүнээс хойш хийгээд одоо баг дуусч байгаа юм байна шүү дээ. Сая сүүлийн оролтоо орлоо. Тэгээд одоо нөгөө хэдийн гадуудыг бусдын гадуудыг за охтуудаа буцаа нааша цуглаарэ. За эндээ ингээд зогсож. За бүгдээрээ сайхан үндсэн хийх дасгалуудаа бүгдийг хийчихв. Нэлээд сайн хадаатай хөөвөө болчингууд нь. За тэгээ сүүлийн бэлтгэлээ манай дөөштэй баг багшаахан тусалцаагүйгээр маш сайн гүйцэтгэлтэй сайн хийгээд дуусгалаа. Ингээд одоо хэдүүлээ өргөжлүүлээ юу вэ? За ингээд өргөжлүүлээд халаасан одоо булчингуудаа тодтогч гаргах фитнес зураг авалтандаа оръё. Багш нь тэгтээ та хэдэд зөвхөн 5 минутын хугацаанд өгөн 5 минутанд хувцас солиод зураг авалтандаа орцгоё. За цаг явж ихтэй октодоо яваарай. Тиэр. За би одоо фото жаргадаа авахнаар нь өнөөсөө өөр бас нөө үсэний өөрчлөлийг бодож ихэд тухайн үед энэ танаас үзээрэй. Вау, миний уран бүтээл, миний одоо тэ 45 хоногийн уралсан бие бол үнэхээр таад маань төгс харагдаж байна. Манай оролцогчид бол үнэхээр хөдөлмөрлсөн байгаа нь харагдаж байна. Зүгээр тамирчид цаашаа. Зүгээр нэг айгүй удаан байгаа юм гэдэг. Айгүй гоё. Тэгээ манай хэд өнгөний сонголт нэх гоё юм. Ерөөсөө давхцсан өнгө сонголт аалах. Тэгээ өөртөө айгүй гоё тодтогсон лүк яг гоё гаргаж чадсан байна. Тэгэхээр нөө багшаахаа өгсөн даалгаврыг бүгдээрээ айгүй сайн биелүүлжээ. Айгүй гоё лүк бүрдүүлсэн байна. За тэгээ өнөөдөр хэдүүлээ одоо фитнес зураг авалтандаа ороход бэлэн болсон байна. Тэгэхээр хэдүүлээ хэнийг хүлээж байгаа лээ?
Зурагчгаа. За яг Зургийн студио. За тэгэхээр бидний хамтран зохион байгуулагч И студиогийн үүсгэн байгуулагч Угнаа маань ирсэн байна. Угнаа хөдөө таарай. Мэргэжлийн гэрэл зургийн И студийн үүсгэн байгуулагч Ууган Баатар. 20 минут. Ажлын сайн уу? Манайхан бол байн очиж одоо танаа студи дээр харьцуултын зураг бас авахуулаад явсан. Миний хувьд бол бас танаа студи дээр жирэмсэн зураг авахулсан. Айгүй олон бас хүмүүс хүрсэн байдаг шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр өнөөдөр оролцогчд маань 45 хоногийнхоо хамгийн одоо халуухан гоёхон зураг авах болох чинь 45 хоногийн хугацаанд өөрийнхөө бие дээр одоо юм үр дүн гаргасан фитнес зураг авалтаа одоо эдүүд аавна гэж тохиролцоод ярилцсан маа. Тэгэхээр манай шүүдрээ зочин маань таадтай позны талаар түрүүн одоо зөвлөгөө өгсөн баг. Тэгэхээр багш нас хоёр зочинтойгоо ярилцаад таадыг өнөөдөр хамгийн гоёор гаргах гад бид гурав одоо таадынхаа төлөө хичээж ажиллана гэдгийг хэлээ. Таадыг зураг авалтанд орох уу? За. Яран эхлэе дүүтэй. Санийх зөв ийш хараарай за. Ингээд. Гоё. Гараа гоё чангалаарай. Гарын гурилахад чангалаарай. Доош гар. Жог урагшаа. Доош хараарай. Камерын харал тарахгаа үзтээ. Алмаа. Юу. Ямар олон зэрэг бэ? Жоохон амарч. Би бас бицээд очихсан. Үе чи зураг дарна гээгүй юм уу? Тоглоом биш үү нөө? Эзэн амсгалах юм бэ манайх. Дахиад хаасаа эргүүлээрэй. Цаашаа. Зээжээ эргүүлч. За ингэж юу? Ингэж. За. Тэгээд хэвлэгээ угаасаа багшийн эзнэр л авна гэд бодож исэн байхгүй юу? Тэгээ би яг үннийг хэлэхэд поз бодно гэж яагаад мартсан байгаа байхгүй юу? Гэрийн даалгавар мартчихиж. Тэгээд хаа очиж нөгөө гуравчээстэ за ингүүл гэж байгаа л тэгээл гарч ирлээ өстөө. Нөгөө ирсэн баг. За. Йоо, за баярлалаа. За альма ерөөдөө манай шүүдрийн олон зурагчин маань бид гурав нэлээд сайн ярилцсан ба. Тэгээ өөртөө тохирох хамгийн гоё познуудыг нь ахуулж зураг авлаа. Тэгээд өөрийнх нь хувьд бол ямар ч бол ямар позн дээр их гоё гарч байна. Тэгээд төлөвлөж исэн познуудаасаа нэмж бас поз ахууллаа. Тэгээд айгүй олон зурагнаас бид хэд сонголт хийх. Энэ би мөн үү? Вау! Би юм байгаа мó. Өөрийнхөө тэр гарсан зургийг хараад би юу? Энэ би яг уул нь бол фотошоп нь орог байгаа шүү дээ. Энэ зураг чи яг л шууд аваад ингээд юу байсан. Гоё гарсан. Фотошоп ороод бүр хар чи моделийн карьер хөлөө. Хотлоо. Уйрам ялдам дуу хоолоогоороо залуусын зүрх сэтгэлийг эзэмдэгч үдсгэлэн тэн бүсгүй 45 хоногийн дотор бие барьдрын гайхам өөрчлөлтийг гаргаж зөвхөн өөртөө шивнэсэн амлалтаа биелүүлж харц булаан бие галбираа тодтогч чаджээ. Баяр үргийн охин минь. За болцоо юм бэ. Чадлаа. Баярлалаа өгшаа. Баярлалаа яна уучлаарай. Тэг баярлалаа. Эдгээр аягуулсан. Таад нэг зочоо харахаар нам арчихын тэг. Үгүй. Батарахгүй эдгээр хардаа ингээл зочоо санамсаргүй юм болж 45 хоног үүлийгээ үүдсэн багшаа марччиход байгаа байхгүй энэ хараа. Шинэ хүү арахаар тэрчмэр санагддаг юм уу? Үгүй өгшаа. Яа хаталаа далуулах гэж штэ. За өнөөдөр ингээд бид нөгөө ботонд орох гэж байна. Тэгээд өөрийнхөө яг нөгөө давуу талыг гэвэл одоо энэ хөвлөдийн нурууны нартлын булчин гэх юм уу гүзэг хэсгээ бас сайн гэж татгаж гаргая гэж бодлоо. Нилээ нөгөө юм позоо заадсан. Тэгээд ерөнхийдөө бол айгүй гой зураг гарчих байхаа бочих байхаа. Баагаад тэгээ барьж үзлээ. Мөн жоохон гоё. Чүт ташлаа. Тэгэд бол яг нөгөө баз мазаа ингэн нэгээд толмойлтой нилээ ингэж ийснэ яг
тэнд гараад зураг дараалаад жоохон хэцүү байлаа. Ер нь тийм нэг харж байгаа шиг тийм амар швед юм байна. Уруулаа суллаарай. За. Ямар хэцүү те. Энэ гоё. Энэ гоё. Анууха шоуны үнэнч үзэгчдийн төлөөлөл алдарт ихийн одон тэн бүсгүй сансандаа мөн хүрчээ. Алагнуудын адтай бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчилж, богино хугацаанд өөртөө хувьсэл хийж чадсан байна. Үнэхээр гайхалтай. Баярлалаа. Өстө мундаг байлаа. Модель шиг байлаа. Фитнес модель шиг байлаа. Мундаг байна. Гэтэ хэцүү юм байна чи тий. Амсгаа. За. За амжилттай. Баярлалаа. Өстө гоё байлаа. Баярлалаа. Фитнес фотоахуулах гэж байгаадаа маш баяртай байна. Бид нарын бас 45 хоногийн үр дүн маань энэ зурагнаас бас харагдана. Тэгээд миний хувьд бол бас багштайгаа зөвлөлдөж жаад ерөнхийдөө бол биеийн галбар ерөнхийдөө сайтай учраас биеийн галбарыг бүтнээр нь харуулсан тиймэрхүү позтой зураг авал зүгээр гэсэн. Оо яг. Эргүүлчүүд орчлох хоёлоо. Гоё. Камер хаалт дараа үзтээ. Чүт динамиктэй үзээрэй. Нөгөө багш маань ингээд бусад оролцогчдын өөрсдийнх нь хувь хүн болгоны онцлогтод тааруулаад бас давуу тал нь юу вэ гэдэгт тааруулаад ерөнхийдөө зураг авах позуудыг хэлж өгсөн баа. Тэгэхээр ерөнхийдөө зураг авах нь ч бас яг үндэ амар ажил биш шүү дээ. Эргүүд орчлуулаад түрүүний шиг хөрхөн чүүд инэ шүү. Хит инэхгүй. Наач хөрхөн. Урдын гойлог бие галбараа эргүүлэн олж авах эрэлт гарсан үдсгэлэн бүсгүй өөрийгөө шинээр асааж чадлаа. Сансандаа заавал хүрдэг омглон бүсгүй үнэхээр л хэлсэндээ хүрч төгс галбараа урлан бүтээж төгс өөрчлөлтийг мэдрүүлж чадлаа. Үнэхээр гайхалтай. Одгоч отгоо зураг янзтай. За баярлалаа. Үнэхээр ялцчихгүй. Дэлгэцтэй харьцдаг хүн бол өөрөө их юм байна тий. Таад бол угаасаа мэрэгчтэй мэд юм байна. Юусэн хамгийн хурдан зураг авахч тууслаа. Өстө мундаг байсан шүү дээ. За баярлалаа. Анхны бөгөөд ганц сүүлийн удаач байж байгаасгүй фитнес зураг авалт орчих. Энэ дээр чин өмнөх сезоны оролцогчдын зурагнуудыг харж ирсэн болохоор гоё зураг олох нэ гэж бисий ядаад хүлээжсэн. Ингэж гаргамаар юм бүргүй. Энийг ямтаж харъя. За, харъя заяа. Тэгээд бишээвэл дахиад авахулаа за. Жохоо нургаа арчлалцгаа яг гоё. Ирүүгээ жоохон доошлуулаа үзье. Ингэжиж өшөө ингэжиж гарахаар шүү. За, ингэжиж юу? За. Алгц тэ. Гоё одоо энэ шүү зэ гараа. Зураг авахул гэдэг чинь бас амар биш юм байна. Гэцээд татна, хэмлэгээ татгин гараа ишээгийн, мөрөө ишээгийн тэгээд хийсээр агаад бараг амсаал авч чадахгүй юм биш. Нуруугаа тэгшгэ. Тэ чи жоохон арчлуулж байл. Тэгээ эрүүгээ доошлуулаад. Наадлын мөрөг доош унгаагаад тэгээ мөр жоохон. Тэвлээ. За яг. Оо за баярлалаа. Зорилго тэмүүлэл, сахилга бат дэг журмын гайхамшид ямар амжилтанд хүргэдгийг тэрээр өөрийн биеэр үлгэрлэн харуулж, зарлан тунгаглаж чадлаа. Түүний гайхам өөрчлөлт олон мянган бүсгүйд урам зориг өгөх нь гарцаагүй. Баяр үргээ дэггүй бүсгүй минь. За баярлалаа. Мундаг байлаа. Баярлалаа. Яг жоохон өгч болчихжээ. Баярлалаа. За мундаг байлаа шүү. За. За За яв хэдүүлээ. Тан худаа өөрийгөө одоо ийм дүр төрхөөр хараа зогсож юм. Тэгээд нэг талаараа амар гоё, нэг талаараа
Жоохон сандарч юм тэгэд ер нь гоё нөө. Гар нэг жоохон буруу барьсан юм байна тийм. Хитрхи ингэсэн юм шиг жоохон ийм байх хэрэгтэй үгүй юу? Барилж юм Тийм жоохон доошо болгож. доошоо бол. Эндээсээ жоохон ингэж яг ингэж хараад байгаа байхгүй юу? Толгоогоо жоохон дайли. За. Яг биенийхээ шугтаа ингэж. Хойлоо өдөөсөө авах. За. Энэ дөр бол хүн биш үү? За. За. Энэ үдээшээ. За. Ухаалаг уужим сэтгэлийн илэрхийлэл болсон дуучин бүсгүй. Хадуу хоолны дэглэм, эрчтэй дасгал хөдөлгөөн, үндхэн сорилтуудын өмнө шантарч няцалгүй. Өөртөө бүрэн ховсол хийж, харц булаан бие галбираа тодтогч чаджээ. Үнэхээр гайхалтай. Мундаг байлаа. Мундаг байлаа. Мэтэл Одоо чи тартаа. За, баярлалаа. за хоёроо одоо хамгийн сүүлийн оролцогч Ариун намаа нүлтлээ. За Ариун дээр очихоо. За яагаад гол. Тэгээ багсын зааж өгснээр яг ингээд өөрийнхөө ингээд яг сайхан ингээд харагдах төр пүүсэний олсон. Ингээд давхар өрөөгөөний байх болгоогаад тэгээд ингээд юугааний гараа тайлангаа ингээд гаргаад тэгээд яг ихсээсээ ингээд фотог аваад ингээд бодчих. Ирүүгээ буцаа саяных шиг ингээхээр одоо камер руу нүдэн л харна. Чүүд энийгэд үзтээ. Нүдээ бөхтий гэдэг шүү. Жоохон зөөлөхөд өгөөрэй. За. Агуу хот хараад үнсээ. За. За үсгээ. Үснэ манайхаа. За үзье. Хайр булаам өхөөрдөм төрөх. Гэрэл задруулсан инээмсэглэлээрээ бусдыг эрэхгүй зөөллөгч гал цогтой энэ бүсгүй ширүүхэн өрсөлдөөнийг ажирахгүй даван туулж нүд алдам халуухан төрхөө тодтогч чаджээ. Баяр үргээ бүсгүй минь. Хайраа баярлалаа. Яа гомсоо гэсэн багшаа. Баярлалаа чамдас баярлалаа. Яа хийсэн одоогоо. Яста мундаг байлаа. Манай Ариун бол яг бүр фитнесийн фото модель шиг байлаа. Баяр үргээ. Үнэхээр чадлаа шүү. Мундаг байна. Тандас баярлалаа. Жургаан автын дараа штэ ингээд би сайн ингээд камер дээр өөрийнхөө авсан дөрсөний утсан. Вау, amazing. Бүрэнгээд би мөөнө гэсэн тийм нэг сэтгэлд орсон. Тэгээд үтсэн чи ваа тед мэдтэй. Тэгээд ингээд амар турхай. Тэгээд ингээд танаас үчтэй миний үчтэй вау. Тэгээд бүр амар баярлалаа. За хэдүүлээ ингээ хамгийн сүүлийн оролцогч Ариун нарийнхаа фитнес фотог авлаа. Үнэхээр хэдүүлээ бас гоё гар нээлж ажиллалаа. Тэгээ хэдүүлээ бусад оролцогчтой дуутцгаая. Бүгдээрээ ирчихээ. За болтой шүү манайхаа дууссан шүү. Манайхаа. Анхаас фитнес шоуд оролцсон нийт 6 оролцогчдод бас ховорхон тохиох энэ гоё дурсамжтай мөчийг өнгөрөөж байгаад нь баяр хүргэе. Тэгээд энэ мөчт нь нэг хэсэг нь болж өнөөдөр дурсамжийг нь мөнхөж зураг авч өгсөндөө бас баяртай байна. Ховслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүйчүүд учирсан саад бэрхшээл бүрийг даван туулж хүний бие богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөх боломжтойг биеэрээ үлгэрлэн харуулж бие галбирын төгс өөрчлөлтөө гэрэл зургийн альснаа инхүү мөнхөллөө. За ингээд хэдүүлээ гар нээлжтэй маш гоё зураг авах чадлаа. За миний хувьд бол оролцогчдоор өнөөдөр маш их бахархаж байна. Маш гоё үр дүн гаргасан байна. Дээрээс нь ер нь бол яг л мэрэгжлийн төвшин баг фитнес фото модель шигэд хуултаа тийм ээ. Баярлалаа. Баярлалаа. Одоо өнөөдөр фитнес дээр оройтоод тий өглөөнөөс орой хүртэл тэгээ манай эдийн хувьд бол зураг авалттай ажлын ачаалттай байгаа ч гэсэн 45 хоногоо ингээд маш хариуцлагатайгаар охтууд маань өнөөдөр бас ингээд зураг авахлаа шүү. Тэгээ та хэдээс багшаан зүгээс баяр хүргье. Баярлалаа. За тэгээд манай охтуудын 45 хоногийн хугацаанд маш сайн хичээсэн учраас энэ студиогоос маань та хэдээс гинтийн бэлэг барьж байгаа юм байна. Яа баяр. Анстач одоо ийм сайхан контент хийж байгаа баг хамт олонд болон анууха багшд маш их баярлалаа.
энэ эмэгтэйчүүд маань оролцогчд маань бүгдээрээ маш гоё өөрчлөгдсөн байна. Тэгээд миний зүгээс ингээд харахад ингэж сэтгэл баясаж хахад өөрсдөнд нь бүр гоё байгаа шүү. Хүмүүсийн гоё аз жаргал бэлгэлсэн ийм буянтай сайхан нэвтрүүлэг хийж байгаа баяр хүргэе. Баярлалаа. Буянтай сайхан нэвтрүүлэг буянтай. Вау! Баярлалаа. Яа гоё. Баярлалаа. Баярлалаа. Бүх чам enjoy. За тэгээд манай оролцогчдыг өнөөдөр маш гоё фитнесийн зургийг авч өгсөн учраас одоо манай багийн зүгээс одоо 2 зочиндоо бас бэлэг бэлдсэн байгаа. За өнөөдрийн эрхэм хүндэт зочноор ирж оролцогчд маань өстой сэтгэлээсээ поз за зөвлөгөө өгч сэтгэл санаагаар дэмжиж одоо урмын үг харамгүй хайрлсан шүүдрээдээ маш их баярлалаа. Одоо Анухаас фитнес шоуны зүгээс одоо гарын бэлэг бэлгэлж байгаа. Тэгээ энэ ч бол 45 хоногт одоо манай оролцогчдыг хэрэгэлж одоо явж исэн бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Тэгээд хальт харуулчих. За ерөнхийдөө бас ажлын ачаалттай байдаг учраас Red Bull бэлтгэхийн өмнө уугаарай. За дээрэс нь бас манай хамтрагч байгууллага байгаа. За баярлалаа. За ингээд шүүдрээд бас эмэгтэй хүн учраас Анухаас фитнес шоуны бас тэмдэглэлийн нэвтэр болон одоо өвөл байгаа учраас дулаахан яваарай гэх бас гоё халуунаа барьдаг сав байгаа. Тэгээ фитнес дээр бас хэрэглэх баг. За дээрэс нь одоо манай Суваг TV8 маань зүгээс 1 сая төгрөгийн эрхэм бичиг бэлгэлж байгаа. Тэгэхээр дараа өөрт хэрэг болох баг. Тэгээ мэдээж одоо телевизийн салбарын хүн учраас хамгийн хэрэгтэй бэлгэн байх болоо гэж бодож шүү. За тэгээ баярлалаа. Яа. За тэгээд студид бол маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас хамгийн сүүлийн одоо 45 хоногийн хугацаанд одоо миний болон оролцогчдын одоо яг хөдөлмөрийг шингээсэн энэ гайхалтай зургийг одоо амьдралд нь мөнхөлж өгсөн студид маш их баярлалаа. Одоо бас манай Анухаас фитнес шоуны баг хамт олонны зүгээс TV8 маань зүгээс тань та бүхэндээ студиогийнхаа баг хамт олонд бас гарын бэлэг бэлдсэн байгаа. За ингээд студио маань өнгөрсөн хугацаанд Анухаас фитнес шоуны 4-р улиралд маш сайн хариуцлагатай бас хамтран ажиллаа. Бүх дугаарууд дээр маш гоё чанартай зураг авч өгсөн. Маш олон хүмүүст бидний яг яаж хөдөлмөрлж байгааг одоо гэрэл зургаараа мөнхөлж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд одоо студиогийнхаа бусад багийнханд нас гарын бэлэг бэлдсэн байгаа шүү. Баярлалаа. Баярлалаа. Хамгийн байсан дээ. За ингээд бусад багийнхан шилдэг шүү. Баярлалаа шүү. Яа. Баярлалаа. Бидний 45 хоногийн аяллыг дурсамж болгон түүх болгон үлдээж өгч жаад маш их баярлалаа. Ийстүүдийн хамт болсон. Гинэ. За ингээд оролцогч та бүхэнтэйгээ 45 хоногийн хугацаанд хамтран ажиллах багшийн хувьд нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэнтэйгээ амьдралынхаа хамгийн мартагдашгүй цаг хугацааг өнгөрүүлж чадлаа. Та бүхнээрээ маш их бахархаж байна. 45 хоногийн хугацаанд үнэхээр өөрсдөө ялан дийлж чадчих маш олон эмэгтэйчүүд урам зориг өгч чадлаа. Тэгээд та бүхэн Анухаас фитнес шоуны 4-р улиралд хүрэлцэн ирж урилгыг маань хүлээн авч оролцож өнөөдөр ийм гоё үр дүн гаргасан та бүхэн маань үнэхээр багшийнхаа хувьд бол хизээч тавтагдчихгүй гайхалтай өсгөөчүүд байж чадлаа. Та бүхэн бол миний амьдралын хамгийн чухал 6 бүсгүй болж чадлаа. Тэгээ багшийн сүүлийн удаа танд хэврээ. Маш их хүчээсэн шүү те. Манай дадаа биш манай нэмэлээ. Энэхүү тэдний өөрчлөлтийн төлөө ширүүхэн аялал өндөрлөж байна. Дасгалжуулагч Анухаан удирдлага дор өнгөрүүлсэн тэдний 45 хоног хатуу хоолны дэглэм, хөлс туслуулсан хүндхэн бэлтгэл, сэтгэл доглуулсан хором өчөөр дүүрэн байлаа. Тэд энэ бүгдийг жаргалтайгаар даван тууж өөртөө хувьсэл хийж чадлаа. За ингээд багшийн ажил дуустаа хамгийн эцсийн удаа шүглээ үлээгээд та бүхнийгаа багшин заалтнаасаа үдэж өгье. Шүглээ үлээдэ шүү. Үлээдэ штэ.
За явж олно охтуудаа баяртай. Баярлалаа. Хайр тийш өгшөө. Өндөр байсан шүү охтуудаа. Ямар гурдуу байсан шүү. Ямар сайн мэдрэмж. Сайн мэдрэмж. Бүр Ямар ч тач шалгуултнаас өмнө гоё болоод байгаа. Одоо энд нэг амар гоё уулзлаганд орох бах. Удахгүй финал болох гэж байгаа. Хамгийн чухал нь Өмнөд нас бүрэн нэгдэж амжаагүй байх шиг байна. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдэсээ нөх. Ерөнхий ивент төгч Az Motors. Үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Ханд Medical Center. E-Studio. Хамтрагч байгуулах Mongolian Tour. Вүүлэ нүүрс ус садлагч. Орхон Beauty Salon. Ус арчилгааны доктор Melaxin брэнд. New Origin брэнд. Алтан ивент төгч. Их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Ерөнхий ивент төгч номин. Хүний хэрэгцээ цум багцсан. Маргааш нь харин одоо сүүлийн шатны шалралт буюу мэрэгжлийн шүүгчдийн өмнө 45 хоногийн үр дүнгээ танилцуулж ялагчаа тодруулах торгон бүч том даваа тэднийг хүлээж байна. За, финал төгсөн. Хэдхэн хоногийн дараа финал маань болох гэж байна. Тэгээд Golden Hand Treatment Salon дээрээ усныхаа эмчилгээнд орох гэж ирсэн байна. Өмнөс эмчилгээгээ хийлгэе да. За сайн байна уу? За манай салон тавтаа морил. Сайн байна уу? За та ямар үйлчлэгээ авах вэ? Та мэдээж шүү дээ. Ямар ч хэлсэн эмчилгээний юм байх болов гэж бодоод байна. За одоо хоёлаа хууха онцлоод үсэнд чинь хэрэгцээтэй шаардлагатай одоо юу вэ? Тэр эмчилгээг нь яг тохирсон эмчилгээг хийгээд өгье гэж бодож байна. За болцсон юм гялтар харагдаж байгаа. Тийм байна. Цаанаас юм гялалцсан үснийх нь бүтцэн бас өөр айгүй тийм эрүүл бас харагдаж байна. За манай энэ доктор Melaxin брендийн цэвэр уураг байгаа. Энэ уургийг одоо би чинь салааны нөхцөлд клиник зориулалтаар хийн. Хүмүүс бол гэрийн нөхцөлтэй болохоор зүгээр шууд энгийн кондишнер хэлбэрээрээ маск хэлбэрээрээ хэрэглэнэ. Тэгээ манай энэ клиник зориулалтын болохоор уур нуурын суугаад байх бас шаардлага байхгүй. Шууд эндүүдээд шууд чигийг өгдөг. Клиник гэдэг нь тийм зориулалт. Оо зөв. Айгүй тийм бас сонирхолтой байгаа тийм ээ. Тэгээд ийм хөрхөн ингээд альмаа маань манад ирж үйлчлүүлсэн үнэхээр их баярлалаа. Тэгээ манай ингээ эмчилгээнд дараад үсээ ийм гоё алгасан бас баярлалаа. Тэгээ баярлалаа. Манай салаанаар ирж үйлчлүүлсэн чанартай баярлалаа. Окей. За амжилт нийтүүлчихээрээ. Зөндөө угаасаа танаас салаанаас авахгүй. Ийм гоё нараа. Болчлаа. Одоо үргэлжлүүлээд ажил амжилтыг унтах.
ингээд бид нэр 45 хоногийн аялал бараг дуусчих. Сүүлийн хэмжлэгэндээ орохын өмнө хамгийн сүүлийн одоо гуашаада орох гэж байна. Гуашаада үйлчлүүлэхээр ирж байна. Ямар ч тач шалгуултнаас өмнө гоё болоод байна. Яа сайн уу? За сайн байна. Ажил дээр нь сайн уу? За. Чи гуашаада орох гэж ирлээ. За хоёулаа массажны цаг нь 4 цагаас байгаа. Хоёулаа дэше гараад үйлчлэгэндээ одоо орчих. За. Шалгуултын өмнө бөгцүүл төгс байх хэрэгтэй. Тэгэд яг одоо хувийн бэлтгэлээ хангахаар бус бүрдээ хичээнгүйлэн бэлдэж явна. За одоо тэгээд нөгөө төсөлтийн шүүгч нартэйгээ уулзна. Яана. За яах тэгээд өөрийнхөө хөдөлмөрөө үнэлүүлж байгаа учраас бас нэг айтайхан нэгэн айтайхан үчин. Яагаад нөгөө биднэрт сакс дүрм гоё сэттэй бэлэг өгдөг. Одоо энд нэг амар гоё уулчлалынд орох бах. Удахгүй финал болох гэж байгаа. Хамгийн чухал нь шүүгч нартай гоё ярьстай харагдах штэ бас. Тийм үстэй. Сэмэло. Та нүүсэн байна. Одоо финал төгссөн байгаа юм чинь. Миний ярьсаж байгаа ааштай. Хаяа нэг байж байгаа. Хай сайн уу гэж батг гараад ирдэг. Тэгээ нэг шүүгч нартай бас гоё харагдчихмаар ээ. Чи одоо ганц чадчих юм л одоо батг байна да. Тийм үү? Ахаа. Угсаа амар гоё юм байлээ. Аслаас 2000 кг хэмжлэгийг нь бас хийдэг. Дээрээс нь одоо манай техникийн масаж одоо миний техникийн батарей хаван дээр байх юм бол баярлалаа. Тэгээ баярлалаа. За жаргалан тон дээрээ ирж байна. Хаустайгаа танилцъя да. Сайн байна уу? Өдрийн минь сайн ирсэн үү? Сайн яаж ирлээ. За ашиг жаргал. Дэмсүрэн гээд боловсролын менежер. За. За хотхон маань Улаанбаатар хотын төвөөс 19 км-ийн зайтай байгаа. Яг нөгөө төв зам дагуу нөгөө нэг алдартлогоо гээд уулынхаа ангил дээр энэ уулан дээрээс манайхаа аягүй бэлгчээлтэй байдаг. Хуучин нөгөө наадан болоод мориурлаад орж ирдэг байсан алтар толгой гэдэг цаана нь бол айцсан даваа байгаа. Ингээд яг энэ бэлдээ 10 га газар дээр буюу одоо маш том газар дээр төлөвлөгдсөн. Тэгээ single house, town house, замуу апартментуудаас одоо бүрдсэн ийм том цогцлбор хотхон байгаа. Байр нь бэлэн болсон байгаа. Байр руугаа орж үзэх үү? За тий. За тийм. Апартмент маань айгүй одоо боломжийн метр квадратын хэмжээтэй. Тэгэхээр 60 метр квадраттай 2 өрөө дуплекс загвар байгаа. За мөн 79 метр квадрат бүр гадаана хувийн террастай бас 3 өрөө байгаа. За мөн 119 болон 115 метр квадраттай бас одоо дуплекс загварын ийм 3 өрөө байрнууд байгаа. За танаа сонгосон байр бол 119 метр квадраттай одоо манай террастай дуплекс загварын 3 өрөө байр байгаа тийм. Аягүй хөрхөн том. Харин тийм байна. Яг хотголоогоо буюу уул руугаа харуулцтай байгаа. Байртайгаа танилцчихлаа. Их таалагдчихэ.
таалагдчихээн гоё байна. Одоо ер нь нүгэд ороход бэлэн болжээ. Яг нөгөө нэг 45 хоног хоолны дэглэм барих чинь бас арьсанд ч ихсэн нөлөөлдөг юм ба штэ. Замчлын дарыг. Би онцлогын массаж хийсэн. Тэгэхээр өнөөдөр бол үнэхээр сайн бүх ундна. Сайн. Одоо нөгөө энэ маск энэ цэвэр юу таахгүй чигшүүл хийлээ. Тэгээд шууд 100% веган учраас энийг тавьсан дээр угаах шаардлагагүй эссенц нөхөр үзэж болно. Тэгээд ийм эссенц байгаа. Тэгэхээр эссенцийн сайхан нөхөр хөнгөн шиг ингэж байгаа. Яа, баярлалаа. Баярлалаа. Үнэхээр гоё үйлчлэлээ. Тэгээд удахгүй дахиад угаасаа уулзсан ба тий. Дахиад уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Курс имжлэгийн маань бүрээ ихээр бүр гоё болно. За сая очиж байраа очиж үзчихэд ирлээ. Тэгээ бисээ энэ хажуу талын хээрмс рүү өгн гэртээ бас нэг тавилга мавилгыг харъя гэж бодоод ирсэн чинь хажуу талд нэм мета центр гээд барилгын материалын шинэ худалдааны төв шинээр нээгдсэн байна. Тэгээ тийшээ бас сонирхоод ороод ирлээ. Шинэ болохоор бүх юм нь гоё. Цэвэрхэн тухтай юм байна. Юм үзээ явахад гоё. Ашиглалтанд бас саяхан орсон юм шиг юм. Юмнууд нас бүрэн нээгдэж амжаагүй байх шиг байна. Үйлчлэгээний талбай сонирхож байвал энэгээр ирж болох юм шиг байна шүү. Сайн байна уу? Бүхэл юм байдаг болтой юм шиг байна. Тавилгууд ч байна. За тэгээ сантехник одоо юу гэдэм бүхэл юм байд юм байна. Зя ингээд шинэхэн нээгдсэн мета центр гэхэд барилгын материалын худалдааны төвөөр ороо гарлаа. Тэгээд миний хувьд бол таалагдлаа. Гоё дэшээ 3 давхар доошоо бас Б1 рүүгээ бас зөндөө олон. Тэнд ер нь байхгүй юм гэж ер нь алга. Тэгээд 100 айл орж одоо төвжрэлт ингэж зовж яхаар бас нэг газар ингээд төвлөрсөн юмд ингээд бүх юм нэгд ороос ингээд зүгээр л санагдлаа. Худалдаа ажил дээр эрхэлдэг одоо хүмүүс маань бас ийшээ ирээд холбогдоод явал энэгээр зөндөө олон хоосон бас талбайнууд сая харагдчихилээ. Тэгээд ирээд гоё талбай молбоноос нь сонирхвол бас боломжийн юм шиг надад санагдлаа. За баярт. Дараагийн дугаарт
Хувьслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүйчүүд учирсан саад бэрхшээл бүрийг даван туулж, хүний бие богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөх боломжтойг биеэрээ үлгэрлэн харууллаа. Дараагийн дугаард шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн тодрох болно. Өөрийнхөө төв сүүлбэрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Анухаас фитнес шоу.